Дэлгүүрийн кастер авсан зүйлийнхээ дүнг мэдлгүй ирээд зарим баргаа буцааж байгаа хүнтэй таарч байв. Гэртээ засвар хийх гээд хананда хідэн бодол ханын цаас орохыг тооцч мэдгүй хүн танаас асууж байв. Бүр цаашлаад энгийн 2 тоо нэмэхээ тооны машин асуух задлуудаа таарч л байсан биз дээ. Ийм хүмүүстэй бид үе үе таардаг. Харин 10 жилийн дараа бид ийм хүн сүрэгтэй өдөр бүр таарлах болно. Учир нь одоо сурч байгаа багангийн хүүхдүүд цээжээр тоо бодохдоо тун сул байна. Үүний үндсэн шалтгаан хялбар аргаар тооцоолох, түүнийг хөгжүүлэх аргачлалаа мэдэхгүй байгаатай холбоотой. Харин хүүхдэд амьдралд ойр жишээ сайтар бодуулах замаар энэ байдлыг зарч болно гэдэгт итгэдэг. Түүнийг Эрдэнэ багш гэдэг тэрээр Дархуул аймгийн оюуны ирээдүйд цослбор сургууль ажилладаг. Та бүхэнд 25 жилийн турш бага ангийн хүүхэдтэй ажил туршлагаасаа дээрх бүх асуудалтай тэмцэж болох шийдлийг сануулгаж байна. Эрдэнэ сурагчдаа 1-р ангид орсон цагаас нь эхлэн цээжээр бодуулах, сэтгүүлэх чадварыг хөгжүүлэх, хялбар аргаар бодох, тооцоолох арга замыг зааж сургадаг. Математикийн хичээлийг өгүүлбэртэй болгоод тулгуурлан явуулдаг. Тухайлбал бодлогыг олон аргаар бодох нь математикийн агуулгууд, алхам элементүүд багтаж байдаг гэж ярьлаа. Өөрөөр хэлбэл бодлогыг тэгшэл зохион бодож байвал тэгшэл бодох чадвар, илэрхийлэл зохион бодож байвал илэрхийлэл бодох чадвар, мөн нэртэй тооны үйлдэл их бага нэр нь шилжүүлэх нь цөм багтаж байдаг гэж. Жишээ нь түүний сурагч Бэлгүн аавда одоо 12 цаг болж байна. Бид 17 цагт Улаанбаатарт очихын тулд Нархнаас Улаанбаатар хүртэлх 210 км-ийг 5 цагт хуваагаад 42 км цаг буюу бид 50 орчим км цагийн хурдтай явахад хангалттай юм байна. Ийм яахч хурдан явах шаардлагагүй гэж сануулсан тухай аав нь бидэнд бахархалтайгаар ярьж байсан гэлээ. Эрдэнэ багш өөрөө сурагчдаа ирээдүйн хүн сүрэг болохгүй гэдгийг батлаа зогсов. Ийм аргаар суралцсан хүүхэд бүр цээжээр тооцоолох чадвартай, сэтгэлийн өндөртэй хүн болох боломжтой гэдгийг хэлж байна.